Үеийн сонгуулиар гардаг элдв хил ам маргаан энэ удаад ч дагалдаж байна. Энэ удаагийн сонгуульд 3 нам нэгдсэн иргэний эвсэл оролцож байгаа билээ. Тэд сонгогчдын саналыг тоолохдоо зарим дүүрэгт том гэгдэх 2 нам хоорондоо өгсөн хувилдаж луур хийсэн гэж үзэж байгаагаа өнөөдөр мэдээлээ. Сонгон хайрхан болон Баян зүрх дүүрэг сонгогчдын саналыг тоолохдоо зоригдоор бодлон үүсгэж буруу тоолсон байна гэдэг дүгнэлтийг иргэний эвслийн төлөөлөгчид хүрээд байгаа юм байна. Түүгээр зогсохгүй Баян зүрх дүүргийн хэсгийн хорооны дараа ийм алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч Eagle телевизээр өөрчлөлт гүйсэн яриа нь олонд хүрч хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм зөрчил Баян зүрх дүүрэгт гарсан гэж хэллээ. Олон улсын практикаар нэг л ийм зөрчил гарч тэр нь баримттай байгаа бол саналыг дахин тоолдог. Тиймээс сонгон хайрхан болон Баян зүрх дүүрэг сонгогчийн саналыг дахин тоолох ёстой гэдэг шаардлагыг иргэний эвслээс сонгуулийн ерөнхий оронд гаргаж байгаа юм байна. Дахин тоолохдоо одоогийн бүрэлдэхүүнийг өөрчилж хэвлэл мэдээлэл иргэний байгууллага зэрэг олон талын төлөөлөлтөөр дахин нягтлан тоолох ёстой гэж үзэж байгаа юм. Юу гэхээр манай ажигласан юу гэхээр яг дуудаж яхад ночин шалгангууд ганцхан утсыг дуудаж очиж шалгах бодлоо хийсэн. Өөрөөр хэлбэл Батцамдан гэдэг нэрийг уншихтаа Батбаяр гэж уншиж байгаа. Тэгэхээр та нар сэтгүүлч нарыг зүйл мэдчихэж байгаа. Хэрвээ сонгон хайрхан дүүрэгтэй жишээлбэл энэ нь өөрөө баригдаад хүн буруугаа үлээгээд хэсгийн орон дарга нь аль биесээ сая телевизээр Eagle телевизээр үлээ мэдээлэл хийчихлээ шүү дээ. Бид нар ингэж буруу тоосон байна. Нэгэнт ийм инцидент гарсан бол нэг ийм инцидент гараад хуулийн хэлээр бол сонгуулийг дахин тоолох хэрэгтэй. Дахин тоолохоос өөр ямар ч арга байхгүй. А тоолохдоо зөвхөн тэр багцыг тоолно гэж энэ хоёр нам тэгээд үгүй. Тэр чинь яг л зөвхөн тэр сүүлийн 30 минут юм уу 1 цагт тоолсон багцыг тоолж болохгүй шүү. Нийт сонгон хайрхыг тоолох хэрэгтэй. Түүнчлэн Баян гол дүүрэг санал хураалт явагдах үеэр хэсгийн хороодод 5 удаа тог тасарч тэр бүр нь бодлоонаа хийсэн гэж ярьж байна. Түүнээс гадна иргэний эвслийн хувьд нэг алдаа гаргасан нь намууд бие биендээ хяналт тавина гэж итгэж байсан явдал гинэ. Гэтэл сонгуулийн үеэр Монгол Ардын хувьсгал нам болон ардчилсан нам нэг нэгэндээ хяналт тавих биш харин ч хоорондоо өгсөн хувилдаж луур хийлээ. Үүнийг тооцоолоогүй бидний алдаа байжаа гэж хэлж байлаа. Энэ мэдчлэн олон зөрчил гарч байгаа учраас иргэний эвсэл сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхгүй цаашдаа иргэдтэй хамтарч улс төрийн ажиллагааг тасралтгүй явуулна гэсэн үгээ инхүү хүргэж байна. Хэсгийн хорооны саналын бөмбөг тойргийн хороондоо хүрэх явцдаа засвар хийлээ гэдэг гомдол хаан уул дүүргийн 21-р тойргийн хороонд иржээ. Жухам юу болсныг одоо танд хүргэе. Хаан уул дүүргийн 8-р хорооны 9-р хэсгийн хороо санал хураалтын дүнгээ нэгтгэн өнөөдөр 13 цаг 30 минутын орчимд 21-р тойргийн хороондоо хүргүүлсэн байна. Гэтэл энэхүү хэсгийн хороонод тойргийн хороонд хүргэх замд нэр дэвшигч итгэвдэнгийн санал дээр автоматар 300 хүнийг нэмсэн байна гэдэг гомдлыг иргэний эвслээс тойргийн хороондоо гаргажээ. 8-р хорооны 9-р хэсэг байхгүй тий сая саналын нэгдсэн дүнгээ авчирч энэ тойргийн 21-р тойргийн оронд тушаасан. Тэгээд бид нэр ингээд дүнгээ нэгтгэхэд ингээд тулгсан чинь одоо энэ манайхаас Монгол Ардын хувьсгал намд итгэвтэн нэр дэвшиж байгаа. Итгэвтэн бол 1174 санал авсан байгаа. Тэгсэн чинь сая тойргийн оронд ирсэн чинь 1474 бодоо 300 санал нэмэгдсэн байсан. Тэгээ бид нар энэ учрыг магадalсан чинь одоо бол энэ чинь ирэлтэх газар та нар гармаар гэдэг ингэдсэн. Тэгээд ингээд доош нь харсан чинь энэ Батцсан 393 санал авсан байсан байхгүй юу? Одоо энэ үндсийн шинэ намаас дэвшиж байгаа. Тэнд чинь Батцсан санал нь 100 хэдүүлээ бодоод буурсан байсан байхгүй. Тэгээ бид нар эргэж очиж юу яагаад өргөдөл өгөөд тэгээ одоо энэ өргөдлийг хүлээж авлаа одоо эргэж шийдвэрлэж өгье гэж хариу өгсөн. Харин энэ асуудалд 21-р тойргийн хорооны нарийн бичгийн дараах ямар хариулт өгснгийг хүргэе. Энэ бол ноцтой зөрчил гэж үзэж байна. Хууль зөрчил ноцтой зөрчлөө. Хэдийгээр ийм хариулт өгч байгаа ч 21-р тойргийн хороо хуралдаж байж эцсийн шийдвэрээ гаргах гэлээ. Нэмэлт мэдээллийг дуулгахад хаан уул дүүргийн 21-р хороо нь 22 хэсгийн хороотой бөгөөд 17 цагийн байдлаар 11 хэсгийн хороо дүнгээ ирүүлээд байгаа гэж байлаа. Эндээс урьдчилсан байдлаар луу болд 12274 хүний саналаар 1-р байранд, түүний араас итгэвтэн 12075 хүний саналаар 2-р байрт, түүний араас Эрдэнэ болгон 11855 хүний саналаар удаах байруудад орж байна. Гэхдээ энэ тойргоос 2 хүн тодрох ёстой байлээ. Эцсийн хариулт хараахан гараагүй байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд монголчуудын хувьд сонгуулийн уур амьсгал даялж улс төрийн үзэл сурталаар талдсан өдрүүд өнгөрсөн. Тэгвэл өнөөдөр манай улсын төр барих эрх мэдлийн тулаан өндөрлөж иргэдийн хувьд ч зуны малгар өдрүүдийн амралт аяллаар үргэлжлүүлэх цаг ирж байна. Мөн манай улсын энэ цаг үеийн эдийн засгийн том хөрөнгө оруулалтыг бий болгох, тэрчлэн өөрсдийнхөө соёл иргэншлийг бусдад таниулах үйл ажиллагаа эрчимжиж эхэллээ. Сонгуулийн